Сайн байцгаана уу? Би англи хэлний багш тогт хоёр байна. English, Espanol тоогийн сувагт маань тавтаа морилно. Та манай сувгаас англи хэлийг эхнээс нь анхан шатны төвшнөөс сурах болно. За өнөөдрийн хичээлээр би бэлдсэн зүйлээ харуулъя. Хос их шиг гүйгүүлэгчийн дуудлага. Өмнөх хичээл дээр би үсгийн дуудлага, эхшгийн дуудлагыг заасан байгаа. За өнөөдрийн хичээл бол хос эхшгийн дуудлагаар эхэлнэ. Хамгийн ихнийх нь бол EA, EE дараалаад орохоор E гэж дуудагддаг. Eat, идэх. Sheep, хонь. За дараагийнх нь Өө эхшгийг үү гэж дуудах тохиолдлыг заана. Өө эхшиг энэ хоёрын араас K орох юм бол энэ хоёр өө эхшиг маань үү гэж дуудагдж байгаа. Book, ном, look харах гэдэг үг байна. За дараагийнх нь OI, OY. Энэ хоёр маань хоёулаа OI гэж дуудагддаг. OI. Point, point цэг байна. Boy, эрэгтэй хүүхэд. Boy. За дараа нь бол OU, OW. W болол эхшиг биш. Гэхдээ ингээ эхшгийн дуудлагад хос эхшгийн дуудлагад орж байгаа. Out, гадагшаа гэсэн үг. За дараа нь brown, боронг. Brown. AI, AY. A гэж дуудагддаг. Spain, Spanos, day, өдөр. За ингээд хос эхшиг маань дуусж байгаа. Их богинохон. За үүний дараа гүйгүүлэгчийн дуудлага үзнэ. Гүйгүүлэгчийн дуудлага ер нь болвол би анхан шатанд хэрэглэгдэх ойр зургийн дуудлагаас би энд сонгоод дугаарлаад оруулсан. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө гүйгүүлэгч маань өөрөө ихшгээ бодоход арай олон. Дээрээс нь нэлээд урт юм үзээд ирэхээр бид нар заримдаа юу илээ гэдэг ийм гардаг болохоор дугаарлаад явчвал бас хүнд арай цэгцтэй байдаг. За хамгийн эхлээд C үсгийг үзье. C үсэг хоёр янз дуудагддаг. Нэг нь бол S. Ямар үед юм бэ гэхээр C-гийн ард E, I, Y орсон тохиолдолд C-г S гэж дууддаг. Cent, зоос. Зоос мөнгө байдаг тийм ээ. Cent. Манай Монголд бол хэрэглэгдэхгүй байгаа. Бусад олон оронд хэрэгжилж байгаа. Cyber. За тэгэхээр ер нь бол C-гийн ард энэ гурван эхшгээс аль нэг нь л орох юм бол шууд S гэж дууддаг байна. Cyber, цахим. Кибер гэж бас монгол дээр хэлээд байгаа. За хоёр дахь дуудлага маань C бол K гэж дуудагддаг. K. Ямар үед вэ гэхээр C-гийн ард A, O, U орсон тохиолдолд C үсэг маань K гэж дуудагддаг. За бидний маш сайн мэддэг жишээ camel тийм ээ. Cup. Аяг. CH маань Ч гэж дуудагддаг. Teach. Заах, багшлах гэсэн үг. Гуравт нь TCH. Ч. Watch. Үзэх. Телевизээр юм үзэх, видео үзэхдээ watch гэж хэрэгэлдэг. За тэгвэл энэ хоёрыг харах юм бол энэ хоёр маань хоёулаа адилхан Ч гэж дуудагдж байгаа. SH маань ийм тэмдэглэгээтэй ороод ирлээ. Үүнийг иш гэж дууддаг. Иш. Sheep. Хонь. PH. F гэж дуудагддаг. Phone, ярьдаг утас. GH бол хоёр дуудлагатай. За нэгдүгээр нь бол F, хангалттай. Enough.
За хоёр дахь нь бол дуудлага байхгүй, үгэнд ордог. Гэхдээ дуудагддаггүй. Англи дуудлага нь daughter. Америк дуудлага бол door гэж байгаа. За тэгэхээр би ер нь бол хичээлээ зарж байхдаа аль болох одоо англи, Америк дуудлагыг энэ нэгдэг, тэгдэг гэдэг ингээ ойр зургийн үгнийдэг бол заахыг хичээдэг. Дулууд нь WH бас хоёр дуудлагатай. За WH маань вэ. W-г бол вэ гэж дуудана гэж хэлсэн тийм ээ, урт нь заасан. What. Юу ямар гэсэн үг. За бас ингэж чигдэд хэ гэж дуудагдаж байгаа. Хэ. Хүү. Хин. Хүү. За нанд нь NG ингэж тэмдэглэгдээд энийг бол хамрын ин гэж дууддаг. Хамрын ин. За энэ бол бидний их хэлэнд байгаа учраас бас дуудахад хамаагүй амар гэж дуудана. Тэгээд long. За 9-т нь бол WR. WR бол ингээд үгэнд орохдоо гэж дуудагддаг байна. Яг дараалаад орох юм бол гэдэг нь дуудагдаад W гээгддэг байна. Right. Бичих. Right. За 10-т нь бол MB. MB гэд хоёр гээгүүлэгч дараалаад орохоор M дуудагдаад B гээгддэг байна. Climb. Авирах. 11 дээр KN гэж дуудагддаг. K нь үгэнд бичигддэг, бас гээгддэг. Дуудах болохоор гэчдэг байна. No. Үгүй гэдэг үг гэдэгтэй no гэд тэрнтэй яг дуудлага нь адилхан. Харин бичлэлтээр бол K урдаа биччих юм бол мэдэх гэдэг үг. За 12-т L-ийн араас K орох юм бол энийг O гэж дуудаж байгаа. Түрүүн одоо өмнөх ихшгийг үзэж хахад тийм ээ, хоёр О ихшгийн араас K орох юм бол О гişгүүд маань Ү гэж орж ирсэн. За тэгэхээр K бас юмыг жоохон өөрчилдөг байна. За talk. Ярих. Talk. Walk. Алхах. Walk. За тэгэхээр энэ маань L ерөөсөө дуудагдахгүй байгаа. L дуудагдахгүй. O болчихж байгаа энэ хоёр маань. 13-т нь. За TH бол бас их юутай. Бидний одоо төрлөх хэлэнд байхгүй дуудлагууд орж ирдэг. Хоёр янзын дуудлагатай. За нэг нь бол the гэж дуудагддаг. DV-гийн дундуур. Тэгэхдээ энэ TH-ийн дуудлагыг яаж хэлдэг вэ гэхээр ер нь бол жоохон мишээж байгаа юм шиг. Тэгж яагаад хэл the гарна. Энэ хоёр дахь нь бол хэлээ гаргахтаа үлээдэг байгаа. За эхнийх нь the, this, энэ гэсэн. За энэ хоёр дахь нь бол бас ингэ мишээж агаад гадагшаага үлээдэг. За би нэг юм салфетик хэрэглээд ингээд агаар гарч иж энэ дуудлага зөв гардгийг одоо харуулъя. Myth домог гэдэг үг байна. Myth. За эхэндээ бол бид нар ингээ хэл мэлээ гаргаад аюу сүртэй хэлж хагаад ер нь явандаа бол this myth гэд ингээ гаргаас сурчнаа. Заавал одоо хэл бүр гадагшаа гарахгүй. Харин эхэндээ бол тийм ээ, дуудлага одоо дөнгөж сурж байгаа хүмүүсийн хувьд бол энэ амны хайрцаг, хэл, шүдний байрлал, уруул энэ төртэй энэ бол маш их чухал байдаг. TION ишин гэж дуудагдана. Энэ дөрвөн үсэг нийлээд ишин. Question асуулт. Question. Яг энэ үгний хувьд бол хоёр янзын дуудлагатай. Хоёулаа зөв. 15-т нь SSION ишин.
Эшин гэж дуудагдж байгаа. За passion. За энэ бол их гоё үг байгаа. Ирмэлзэл, хүсэл ирмэлзэл. За сүүлийнх нь SURE. SURE энэ дөрөв нийлээд SURE гэж дуудагдж байна. Measure хэмжих. Ингээд өнөөдрийн маань хичээл дуусч байна. Та бүхэн анхаарал хандуулан үзэж байгаад баярлалаа. YouTube суваг дээр минь subscribe хийгээд дагнаа гэж хүсэж байна. Баярлалаа.